Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар иргэний нисхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр МЯТ компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олох заалтыг дэмжсэн байна. Өмнө болсон хэлэлцүүлгээр МЯТ компани хөгжлөхгүй гэдэг дээр тогтсон. Харин өнөөдөр тус компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгох талаар хэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон зам тээврийн сайд ганц үг олон улсын иргэний нисхийн байгууллагын зөвлөмжөд улс бүр үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх талаар тусгасан байдаг талаар гишүүдэд танилцуулсан. Ер нь үндэсний аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс улс орнуудад төрөөс үндэсний агаарын тээвэрлэгчээ урт хугацаагаар дэмжин ажилуулж өөрийн орны төрийн далбааг нааж ашиглах зөвшөөрөл олгодог байна. 2-1-3 дээр иргэний нисхийн ерөнхий газрын бүтцийг тухайн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн олон улсын жишгээр өөрчлөлт зохион байгуулах хөтөлбөрийг боловсруулж үе шатаар хэрэгжүүлнэ гэж заасан байна тийм ээ. Үндсэндээ бол манай иргэний нисхийн ерөнхий газар бол одоо яг өөрийн бодлогын салбарынхаа бодлогыг хийж явах хэрэгтэй агентлаг маань бол нэлээд тийм аж ахуйн ажилтай зурвалттай навигац нисэх буудлын энэ гэдэг нэлээд ийм аж ахуйн ажилтай зурвалтсан. Ер нь цаашдаа тэр навигац нисэх буудлууд нь бол бараг төрийн өмчт компани байх юм уу тийм ээ компани хэлбэрлүү зохион байгуулах энэ санаа энд туссан байна уу гэдэг нэгдүгээр тодорхойлол. Хоёрдугаар энэ дээр одоо хөтөлбөрийг боловсруулж үе шатаар хэрэгжүүлнэ. Энэ дээр одоо он заах болцоогүй. Ерөөсөө МЯТ компани сүүлийн жилүүдэд одоо нэг сайжрахгүй ингээл яваад байгаа нь ерөнхийдөө бол Монголын иргэний агаарын тээврийн талаар төрөөс баримталж байгаа манай бодлого өөрөө тодорхой биш. Нэг хөгжлөхгүй гэл ингээл яваад байдаг. Тэгээд энэ ерөөсөө сүүлийн 10 жилд болохоор ер нь хөгжлөн гэсэн энэ байр суурьтай л яваад байсан нь төдийлөн сайн одоо хөгжих болцоог нь хааж байсан. Бидний ер нь Монголд хөгжил яаж явдаг вүлээ тэр л зарчмаар энийг ер нь сөхрүүлж байгаа, дампууруулж байгаа л хөгжилж авах гэсэн тийм бодлого одоо яваад байсан юм гэж харагдахаар байгаа. Мөн эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтголыг батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёолоор санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс танилцуулсан 4 саналыг гишүүд дэмжсэн. Тухайлбал нутаг дэвсгэрийн тэнцвэр төгслийг хангах, Улаанбаатар хотын хэд төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд аймаг сум хот тосготыг хөгжүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж, Улсын хурлын 2013 оны намрын ээлж чуулганд багтаан танилцуулах гэсэн санал дэмжлэг авсан юм. Мөн хуралдаанаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаар нөхцөл шаардлагыг тодорхой болгох гэж засгийн газраас тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал гарч ирж байгаа. Энд дэд хуулийн төслийн үзэл баримтлал дээр бүх төрлийн шатхуун шатдаг хийнээс бусдад нь тусгай зөвшөөрөл шаардлагагүй байгаа юм гэж байгаа. Эндээс харах юм бол бүх төрлийн шатхуунууд дээр тэгээд дээрээс нь шатдаг хийн дээр тусгай зөвшөөрөл олгоно гэсэн агуулгаар үзэл баримтлал нь орж ирсэн. Хуулиндаа болохоор 9-р зүйл дээр тэр 9-1 дээр бүх төрлийн шатхуун бөөний болон жижиглийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсээр эрхлэнэ гэж өгсөн байна л да. Ингээ харах юм бол үзэл баримтлал хуулийн заалт хоёр мөн зөрчилдсөн байна. Засгийн газрын хуралдаанд хэлцээд шатгийн асуудлыг энэ хуулинд тусгай шаардлагагүй маа гэж зөвхөн бүх төрлийн шатхуун тухайлбал бензин, дизелийн түлш, онгоцны түлштэй хэлсийг энэ бүхний тохиолдол гэсэн. Энэ дээр засгийн газрын хуралдаанд шийдээд яасан асуудал. Тэгээд засгийн газрын хуралдаанд шийдсэний дараагаар бол нэг батлагдсан хуулийн зөвлөлт баримтлалыг өөрчлөх боломжгүй учраас энэ хэвээрээ ингэж орж ирсэн байгаамаа. Гишүүд асуулт саналаа хийсний дараа уул уурхайн сайд гангийн гаргасан уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахар боллоо. Буян жаргал Улсын яамнар мэдээллээ.